Яаж 1800-ад онд бүхэл бүтэн шилэн барилга барьдаг байна. Лондон хотод байрладаг байсан Кристал Палас хэмээх барилга нь дотроо маш өргөн хүрээтэй үзэсгэлэн худалдааг тогтмол хийдэг байв. Энэхүү барилгад 4,000 тонн төмөр, 84,000 м² шилийг ашигласан бөгөөд 8 сарын дотор нүсэр байгууламжийг барьсан гэхэд итгэмээргүй. Энэ нь одоогийн Гиген Паулийн хийдээс 3 дахин том бөгөөд барилгын загварыг Жозеф Пакстон гэх хэрхэм гаргасан байдаг. Гэвч үзэсгэлэн худалдаа явагдаад 6 сарч болоогүй байхад барилгыг татан буулгаж өөр газарт шилжүүлжээ. Энэ удаагийн нүүлгсэн газарт барилгыг барихад нийт 2 жил зарцуулснаас гадна 2 галт тэрэгний зогсоол нэмж суурлуулжээ. Харамсалтай нь 1936 онд шилэн палас бүхэлдээ шатаж үнс нурам болжээ. Өмнө нь дурдсанаар галт тэрэгний зогсоолыг 2 жилийн дотор барьсан байхад өнөөдрийн технологиор бүхэл бүтэн 15 жил шаардагдах ажээ. Аврах том шилэн барилга барих болсон шалтгааныг та юу гэж бодож байна? Яаж арал биш модон дээр бүхэл бүтэн хот барьдаг байна? Хүн төрлөختний барьж байсан хамгийн үзэсгэлэнтэй хот гэгддэг Италийн Венец нь зүгээр л нэг арал дээр байгуулагдаагүй аж. Манай 9400 онд Ромын эзэнт гүрэн нуран унсны дараа амьд үлдсэн оршин суугчид Итали улсад байрлах арлуудыг суурин газар барихад тохиромжтой хэмээн үзжээ. Ингээд тэд чадах хэмжээгээрээ маш олон сувг ухаж, шавар суурин дээр маш олон моднууд босоогоор нь байршуулсан бөгөөд эдгээр моднууд усан доор дор хаяж 1500 жил оршин тогтносон байгаа юм. Венец хотын ихэнх барилга 200 жилийн настай гэж үзэхэд жижиг арлыг мод суурлуулах аргаар томруулж нэг ёсондоо дан усан дээр 414 км хотыг шинээр барьсан ч байх магадлалтай. Харин 1960 оны үед өргөмцсөн худгуудаас болж Венец бараг живэг шахаж байсан гэхээр сүүлд нэмж барьсан хэсгүүд баг зэрэг муу баригдсанаас болсон байх. 1500 жилийн өмнө дан ганц заваар арал руу байшин барих тэр их материал болон чулууг зөөсөн гэхээр гайхалтай байгаа биз. Та Итали улсын Венец хотод очиж байв уу? Дэлхийн хамгийн үнэтэй 5 барилгыг та мэдэх үү? Сүүлийнх нь таныг үнэхээр гайхшруулах байх. 5 дугаарт Лондонд байрлах шаард. 310 метрийн өндөртэй энэхүү барилга нь 2.9 тэрбум доллараар баригджээ. 4-дүгээрт Лас Вегаст байрлах Космополитан. Энэхүү барилга нь зочид буудлын зориулалтаар баригдсан бөгөөд давхар казинотой холбоотой үйл ажиллагаа эрхлүүлдэг. Дотор нь байрлах театр нь нийт 16,000 хүний суудалтай аж, барилгын нийт зардал 3.1 тэрбум доллар болжээ. 3-дугаарт Абу Дабид байрлах Эмират Палас. Энэхүү барилгыг Абу Дабигийн язгууртан гэр бүл эзэмшдэг ба шейх заяад өгөх үед зочид буудал болон өөрчлөгдөжээ. Барилга нь нийт 3.3 тэрбум доллараар баригджээ. 2-дугаарт Сингапурт байрлах Resort World. Казино болон амралт аялал жуулчлалаар үйл ажиллагаа явуулдаг энэхүү барилга нь нийт 4 тэрбум доллараар бүтээгджээ. 1-дүгээрт мөн л адил Сингапурт байрлах Marina Bay. 340 метрийн урттай цэцэрлэгт хүрээлэнг багтаасан энэхүү барилга нь нийт 4.6 тэрбум доллараар бүтжээ. Та эдгээрээс хэдэн барилгад нь зочилж байв?